Эрхэм гишүүдээ Улаанбаатар хотын 2016 онд байгуулсан Монгол Улс Оросын холбооны улсын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрт зааснаар талууд хоёр улсын үйл хөдлөх хөрөнгийн асуудлыг үе шаттаагаар олон улсын болон Монгол улсын холбогдох үе тогтоомжид нийт сүлжин шийдвэрлэхээр тохиролцсон. Мөн 2019 онд байгуулсан найрсаг харилцаа ээж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс Оросын холбооны улсын хоорондын гэрээнд талууд өөрийн нутагт үүсгэж байх хөрөнгийн хувьд бие биеийн хууль ёсны эрх шиг болон ашиг сонирхлын хүлээн зөвшөөрч хангана гэж заасан байдаг. Үе шатаагаар шийдвэрлэх зорилтын хүрээнд нэгдүгээр үе шат буюу Бүгд найрамд Монгол Ард улсын засгийн газар, Зөвлөлт Сошиалист Бүгд найрамд холбоот улсын засгийн газар хоорондын 1971 оны протокол болон Бүгд найрамд Монгол Ард улсын нутаг дэвсгэрт газар олгох, барилга барих нөхцөлийн тухай Бүгд найрамд Монгол Ард улсын засгийн газар, Зөвлөлт Сошиалист Бүгд найрамд холбоот улсын засгийн газрын хоорондын 1979 оны хэлэлцээрт нууц хэлцэгцмаар 2019 онд тус нэмэлт өөрчлөлт оруулж зарим үйл хөдлөх хөрөнгийн эрхийг шилжүүлэх асуудлыг шийдвэрлсэн байсан. Энэ ажлын 2 дугаар үе шаттын хүрээнд Монголын талаас төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар ахлуулсан Монгол Оросын хамтарсан ажлын хэсэг Улаанбаатар Чой болсон Эрдэнэт хотуудад байрлах 8 газар 93 үйл хөдлөх хөрөнгийн объектыг Зөвлөлт Сошиалист Бүгд найрамд холбоот улсын нэр дээрээс Оросын холбооны улсын нэр дээр шинжилэн бүртгүүлэх шаардлагатай гэж үзсэн. Энэ хүрээнд талууд эдгээр үйл хөдлөх хөрөнгийг Оросын холбооны улсын нэр дээр шинжилэн бүртгэх нөхцөлийг тусгасан засгийн газар хоорондын хэлцээрийн төслийг хавсгалтуудын хамт боловсруулан эцэслээд байна. Мөн өнгөрөх оны 12 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан худалдаа эдийн засаг шинжилгээ ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол Оросын засгийн газрын хоорондын комиссийн 27 дугаар хуралдааны протоколд талууд хамтарсан ажлын эсхийн хүрээнд боловсруулсан засгийн газар хоорондын хэлцээрийн үндсэн дээр Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлах Оросын холбооны улсын 2 дугаар ээжийн үйл хөдлөх хөрөнгийн объектуудын эрхийг шинжилэн бүртгэх арга хэмжээг авахар тохиролцсон. Тус засгийн газрын хоорондын хэлцээр нь олон улсын гэрээний тухай хуулиар сорьхон батлах олон улсын гэрээ тул хэлэлцээд гар үсэг зурхад шаардлагатай холбогдох дотоодын журмыг хангаж өгөхийг Монголын талын ажлын хэсгээс буюу төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гадаад харилцааны яамд хүч тулгасны дагуу тусчийн яамнаас засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг засгийн газрын хуралдаан болон улсын хурлын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын оргоор хэлэлцүүлж байна. Иймд асуудлыг хэлсэн шийдвэрлэж өгнө. Анхаар тавьсан та бүхэнд баярлалаа.